За бид хэд Датон гэдэг хотоосоо гараад одоогор бол Бээжингийн баруун уртлын хэсэгт жоохон умар зүг рүү ирлээ. Тэгээд энэ хот нь бол Хятад улсдаа бүтнээрээ үлдсэн хот юм байна. Юугээр онцгой байг бол энэ ханаараа тэгээ уламжлалт байшингуудаараа одоо нураагд байгаагаар үлдсэн юм байна. Яг коммунизмын одоо шин төлөвлөлтийн үед ихэнхийн нураасан. Гэвч энэ хотыг бол үлдээсэн юм байна. Энэ хот нь бол 1370 онд байгуулсан гэж байна. Хамны метр нь 10 метр. Нийтдээ бол 6 км-ийн тойрогтой. Тийм хан цайзан хэрмэн тийм хот юм байна. Яг нэг сонирхолтой юм нь юу гэх юм бол одоо та бүхэн нэг харж байна. Энэ ерөнхийдөө ингээд шавар тэр нурж ш тараа. Тэр хан өөрөө салхинд. Энэ хан гэсэн чинь тэр хан шонороод ондог шүү дээ. Шавраар ингэж ягаад наанаас нь ингээд тоосох шиг юмар ингээд яатсан юм байна. Гэтэ хамгийн гайхамшигтэй нь одоо энэ 1370 оноос хойш энэ хан ингээ бүтнээр ингээ байгаад байдаг нь сонирхолтой. За тэгээд энэ хот нь бол худалдаачны хот байсан гэж байна. 1370 онд байгуулагдсанаас хойш анхны Хятадын банк мөн одоо алт мөнгө эдгээр тээвэрлэхэд бол маш их ашигладаг байсан хот гэж байна. Банк анх Хятад үүссэн. Коммунизмын үед бол ерөнхийдөө нураах гэж оролцсон юм байна. Тэгээд яагаад чи нураагаагүй. Хот нь бол их нарийнхан жижигхэн 4000 хүн амьдардаг. Яг одоо ингээд харахад бол яг энэ замтай байгаа боловч яг дотгошоогоо орох юм бол маш нарийнхан зөвхөн энэ дотор амьдарж байгаа хүмүүсийн машин явж болдог. Тэгээ бид хоёрыг бол оруулаагүй. Машин бол гадаа нь үлдээсэн. Жуулчд бол сүүлийн үед бол сонирхдаг болсон. Өмнө бол одоо Бээжингээс жуулчд ирчээд энэ хот руу орохгүйгээр энэ гаднад нэг сүм байт юм байна. Тэрийг үзчихэл буцдаг байсан. Гэж байна. За манай Монголтой холбоотой юм гэх юм бол одоо наашаага ерөнхийдөө бол нэлээд их газар явсан. Бид хоёр газрын зургийг харахад бол ихэнх нь Монгол нэрнүүдтэй байж байгаад ер нь Бээжин рүү дөхөж ирээл тэгэл газрын зурган дээр хятад нэршилтэй болчихж шиг байлээ. Цаг агаарын үед бол мэдээж гоё дулаахан байна. Хятадаар явхад зам нь бол асуудалгүй юм байна. Дээд хурд нь 120 км. Гэтэ үе төмөн олон камеруудтай юм байна. Энд тэндгүй юм байна. 120 хот дотор бол 60. Тэр навигашн бол маш амар юм байна. Өөрсдийнх нь тэр систем нь. Одоо энэ хараа бид хоёр дөнгөж сая тэнд бичлэг хийжсэн чинь энэ сая эндээс ингэ нураад унтсан шүү дээ. Салхинд. Тэгэл яха багаар ингээл нураал байгаа юм байна л тийм. Гэтэ яаж ингээд бүр нураад унчааг нэг сэргэн босох сэргээдэг хөлтэй эдрийгээ. Ерөнхийдөө WeChat бол зайлшгүй хэрэгтэй юм байна. Нөгөө нэг зогсоолын мөнгө тэгээ хурдны замынхын төлбөрийг төлөхөж жоохон төвхтэй юм байна. WeChat-г бол яг зарим нь бол яг бэлэн мөнгөтэй хурдны тэгэл нөгөө нэг замыг хаагаал тэгэл тэнд нэг очрыг алах гол нааш цаашаа гүүгээл хойно богино төвжрээ үүсгэж жоохон тухгүй юм байна. Тийм учраас бол цаашдаа энэгээр хятаар явах юм бол WeChat юм Alipay утастайгаа холбоод зайлшгүй явах хэрэгтэй юм байна. Яг бид тэр холбосон ч гэсэн нөгөө гадны банк болохоор жоохон удаан уншдаг юм байна. Өөрсдийнх нь бол зүгээр утсаа баг гэж ингээл явчихна. Гадны банк болохоор нөгөө процесс гэж жоохон уддаг юм байна. Тэгээд яг бодлоо хөгжлийн банктай явж байгаа. Тэгэхээр нөгөө шалгадаг код явуулна, дахиад тэр нөгөө кодыг аппликейшн руу нь оруулна, дахиад гүйлгээ кодыг нь оруулна. Жохон цаг хугацааны хувьд бол юутай юм бэ? Төвхтэй юм байна. Гэтэ боломжтой. Бэлэн мөнгөд бас зарим одоо хурдны замных нь хаалтнууд нь нэг бол автомат, нэг бол хүнтэй сууд юм байна. Хүнтэй дээр очиод мөнгөний өгчих юм бол амар юм санагдлаа. За тэгээд яг гайдтай явах уу, гайдгүй явах уу гэдэг нь гайдтай явахын нэг бодлын амар юм байна. Нөгөөт чинь тэгэл урдуур ороод хоол, унд, ресторан, буудал хамгийн юм зохицуулчих юм байна. 100 бол одоо замбрааг болон жуулчид өөрсдийнх нь жуулчид байдаг. Тэгэхээр бол өвөл явхад бол бас нэг бодлын бас тохиромжтой юм байна шүү.